За би та бүхэнд арц намаас дэвшүүлж байгаа үзэл санаа нэг хүн зориулах үзэл санаа ерөөсөө биш ээ гэдгийг тайлбарлах гэж байгаа. Парламентын спикер гэдэг энэ үг яагаад гарсан бэ гэхээр парламентын дарга өөрөө ярьдаг биш, парламентын гишүүдийг яриулж дуурдаг тэр дуу хоолойг нь түгээдэг хэрэгсэл гэдэг агуулгаар нь анх нэрлэгдсэн. Спикер өөрөө дуурдаггүй, өөрөө хэрэгсэл туслагч. Парламентын спикер бол хуралдааны дэгийг сахиулдаг, бусдыг яриулдаг, тусалдаг хүн. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж дэмждэг тэр хүн нь. Төлөөлөө хэрэгжүүлэх тэнцвэрийг хадгалагч, тэгээд далтлаас ангид намын улс төрөөс бие даасан парламент төсийг хамгаалдаг тийм хүнийг парламентын спикер гэж хэлж байгаа. Монголчууд бид парламентыг, улсын хурлыг дарагтаа болгоцсон. Дарга гэдэг өөрийгөө андуурчаараа би эднэрийг төлөөлөх юм байна, би эднэрийн дарга юм байна, би эднэртэй дарга цэргийн явдлаар явах хэрэгтэй юм байна гэд эндүрдэг болчихсон. Дараагийнх нь болчих. Парламент гэж юу юм бэ? Парламент бол засгийн газар биш. Засгийн газар ерөнхий сайдуудаас бүрддэг, ерөнхий сайдуудад захирдаг, томилдог. Парламент бол яг ижилхэн эрхтэй 126 гишүүнээс бүрддэг. Спикер боллоо ч тэр 126-ийн дарга биш, зөвхөн нэг нь. Парламент бол 3 чиг үүрэгтэй. Ерөөсө төлөөлөх, хууль тогтоох, хянах. Энэ төлөөлөх, хууль тогтоох, хянах гэдэг энэ парламентын чиг үүрэг нийгэмд байгаа олон уралж үзэл, бүх нийтийн чөлөөт сонгуул, олон намын тогтолцоо, нийтийн буюу төлөөлөгчдийн танхим буюу парламент гэдэг энэ нийгмийн үзэл санаанаас ургаж гарч ирдэг. Тийм учраас энэ парламент гэдэг зүйл дээр дотор нь юу гарч ирдэг вэ гэвэл ерөөсөө нийгмийн нээлттэй дуу хоолой энэ парламентд сонсогдож явах хэрэгтэй. Зөвхөн олонхын дуу хоолой биш. Хэд цөөнхөн ч байсан тэр хүмүүсийн дуу хоолой олонхтой ижил төвшин сонсогдож явах хэрэгтэй гэдэг бол парламентд ёсны суурь зарчим. Олон цөөнхөөрөө асуудлаа шийднэ. Олон шийдвэрээ гаргана, гэтээ цөөнх хяналтаа тавина. Энэ бол парламентд ёсны хамгийн чухал зарчим. Гуравт нь ерөөсөө мэтгэлцээ. Дуу хоолойг тэнцвэртэй энэ шийдвэр зөв гарч байгаа үгүйг зөв гараагүй штэ гэдгийг чинь батлах гэж байгаа тэр зүйлийг хийхин тулд ерөөсөө мэтгэлцээ. Арчилсан намын бүлгээс санаачлаад бид мэтгэлцээнийг улсын хурлд оруулж ирсэн. Намын лидерүүд нь хоорондоо бодлогоор өрсөлдөг мэтгэлцээн асуулгын цаг гэдэг нэртэйгээр улсын хурлд хэрэгждэг болсон. Гэтэл тэр мэтгэлцээнийг нэг намынхан дарга нь шүүгээд дээр нь зохицуулаад зогсно гэдэг бол мэтгэлцээ огт байхгүй болно гэсэн үг. Дараагийнх нь болж. Тэгэхээр парламентын спикерийг саяны мэтгэлцээнийг чөлөөт дуу хоолойг олон цөөнхийг тэнцвэртэйгээр парламентд үйл ажиллагаа явуулахын тулд ерөөсөө 2 юм шаарддаг. Төвийг сахисан байх ёстой, бие даасан байх ёстой гэж. Хэрвээ төвийг сахих чадахгүй, тал алдсан, бие даасан байж чадахгүй хамааралтай болох юм бол тэр парламент юу болж өрдөг вэ гэвэл ерөөсөө давамгаалагч буюу олонхын талд үйлчилдэг парламент болж өрдөг. Сөрөг хүчний дуу хоолойгоо үйл ажиллагааг нь хязгаарладаг парламент болж өрдөг. Гүйцэтгэх хэрэгмэл тавих парламентын хяналтыг сулруулдаг тийм зүйл болж өрдөг. Эцсийн дүндээ хяналтгүй байгаа газар ерөөсөө худал хулгайлт гардаг. Энийг юу гэж хэлдэг вэ гэхээр системийн бие тогтолцооны авилга гэж хэлдэг. Монгол улс авилгаар одоо ямар төвшөнд очсон байгаа вэ? Систем жоохон гажихад л тэр гажсан систем ажиллахад л ард нь тогтолцооны авилга үүсч идэг. Халаасанда 10,000 төгрөг хулгайлах тухай биш. Тогтолцоогоор хэдэн тэрбумыг хулгайлах тухай яриад бид 10 жил болж байгаа. Дараагийнх нь. Парламентын спикер саяны парламентын зарчмуудыг хадгалахын тулд хатуу зохицуулттай, аядуу зохицуулттай, зохицуултгүй гэдэг ийм 3 аргыг дэлхийн нийтээр хэрэгжилж байна. Хатуу зохицуулттай гэдэг бол парламентын спикерийг намаас нь төдгөлзүүлдэг шууд. Чи намгүй гэж хэлдэг. Намгүй хүн бол намын дотоод асуудалд орохгүй, намын дотоод сонгуульд оролцохгүй, намын дарга ажил хийхгүй. Тийм учраас төвийг сахисан, бие даасан байж чаддаг. За ийм улс орнууд бол Англи, Япон байна. Жоохон аядуу зохицуулттай, намаас шууд төдгөлзүүлдэггүй боловч намын харьяалал нь хэлбэрийн төдий байдаг. Тэгээд наривчилсан зохицуулт хийдэг улс орнууд байна. Герман, Франц, Швейцар, Австрали ингээд цаашаага зөндөө улс орныг дурдж болно. Европ баг тэр чигээр. Ийм улс орнуудад юу хэлдэг вэ гэхээр намд албан тушаал хашхыг спикер торгилдог. Намын дарга байх битгий хэл
нам дотроо албан тушаал ачиж намын дотоод сонгуульд оролцохыг хатуу хориглодог. За дээр нь дахиад Герман хэмжлэн энэ улс орнууд намын бүлэг тариалагдахыг хатуу хориглодог. Спикер болсон бол та сонгогдож орсон намынхаа парламентын бүлэгт дотор нь орохгүй шүү гэж хэлдэг. Хэрвээ бүлгийн хуралд орох бол заавал цөөнхөөсөө зөвшөөрөл авах шүү гэдэг зарчим үйлчилдэг. За намын үйл ажиллагаанд оролцохгүй, намын сурталчилгаанд оролцохгүй, хэвлэлээр намыг төлөөлж ярихгүй, намаасаа нэр дэвшиж байгаа хэн нэгнийг дэмжиж үг хэлэхгүй, намын хурал дээр илтгэл тавихгүй гэдэг намын үйл ажиллагаануудыг бүгдийг хязгаарлаж өгдөг. Дээр нь хэвлэл болон олон нийт гадаад улс руу парламентыг төлөөлөхөөс өөр хэн нэгнийг төлөөлөх ирэхгүй гэж бүр хатуу хориг тавьдаг. Намын дарга болчих юм бол гадаа айлчлалтаа намын дарга нь яваад байгаа мó парламентын дарга нь яваад байгаа мó сонирхол зөрчил үүссэн шүү дээ. Хэвлэл рүү гараад үг хэлэхдээ намын дарга нь яриад байгаа мó парламентын спикер нь яриад байгаа мó сонирхлын зөрчил үүснэ бас. Ийм хоригуд байжээд сая парламентын мэтгэлцээнд төлөөлөл засгийн газрыг үр ашигтай хяндаг энэ тогтцооны айлгаас ангид энэ парламентоос оршин тогтох боломжтой болдог. За төвийг сахисан цөөхийг эрхийг хамгаалж парламентын итгэлийг нэмэгдүүлдэг спикертэй байхгүй бол одоо үнэхээр парламентын нэг хүндийг унаах байдлаар ардан засгийн газар арьсаа хамгаалж үлддэг арга зам руу орчлоо. Улс оронд энэ засгийн газрын буруу үйл ажиллагаас болоод маш олон асуудал босч ирж байхад одоо тэрийг нь парламентын гишүүд парламентоос болоод улсын хурлаас болж байгаа юм шиг тархиугаадаг энэ технологи газар авчлаа. Та бүхэн өнөөдөр анзаарч байгаа бах. Засгийн газар ажиллаа хийж чадахгүй олон асуудал байхад энд өнөөдөр хамгийн топ улс төрийн эрүүлийн сэдв нь парламентын дархлаа болон улсын хурлын гишүүний эргүүлэн татах тухай хэрүүл болгоод тэндээ мөнгө зараад хэвлэлээр түгээгээд сууж байна. Парламентын спикер төвийг сахиж бидаасан намын улс төрөөс ангид байж чадахгүй бол парламент дотоод үйл ажиллагааныхаа жижиг маргаан тулга тоолцсон хэрүүлд хамаг цагаа аваад улс орны асуудлыг шийдэж чаддаггүй. Бид улс орны асуудлыг шийдэхийн тулд одоо нэг намын дарга нам дээр очиж дарга хуралдуул парламентынхаа хурлыг хийгдэг л зарчмыг тавьж байгаа. За энэ жишээ та бүхэн зургийг харж байна. Энэ парламентын спикер намаасаа бие даасан байна гэдэг бол их хүнд ажил. Өөрийнхөө нэр дэвшил сонгогдож гарсан намаасаа өөрөөр ажил тэрний эсрэг зогсно гэсэн үг. Тийм учраас энэ аюултай ажил гэж үздэг юм байлээ. Олон жилийн түүх, олон жилийн судалгаагаар энэ эрсдэлтэй ажлыг хийж байгаа хүнийг одоо энэ эрсдэлтэй ажилд нь урьж залахын тулд одоо та бүхэн парламентын зураг байна. Сонгогдсон парламентын спикерийг олон цөөнхийн намын дарга нар нь гуйж спикерийн суудлын дээр суулгадаг энэ зураг. Тэгснээс олонх нь манай намын дотоод асуудлаа гэж томилдог биш. Альч намын талд тал алдахгүй төвийг сахиж та намаас биднээс ангидаар энэ парламентыг хуралдуулж шийдвэр гаргаж чадах учраас бид таныг урьж яана гэж гуйж санал дээр суулгадаг. Томилж биш шүү. Гэтэл өнөөдөр бол нэг нам яг социализмын үеийн нэг намын тогтолцоотой байсан шиг намынхаа даргаыг парламентын толгой дээр томилж цагаан байрнаасаа томилж авчирж байгаа шүү дээ. Энийг л бид парламентын ардчлал үндсүүлийн байгуулалтанд аюул занал учруулж байна. Парламентод ясан террор хийж яана л гэж үзэж байгаа. Төгсгөлд нь монголчууд хуулийн тухайны гоё үг хэлдэг. Цагаан дээр хараар гэж. Марахгүй штэ гэдэг ганцхан үг. Монголын үндсүүлийн 24 дугаар зүйл 24-1 улсын хурлын дарга улсын хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа хэлээр гаргаж сонгоно. Улсын хурлын даргыг улсын хурлын тухай сонгуулийн дүнд бий болсон нам эрслийн бүлэг тус бүрээс улсын хурлын дэд даргыг сонгоно. Улсын хурлын даргыг сонгоход нам байхгүй. Улсын хурлын гишүүд дотроосоо олонхороо саналаа хэлээр сонгоно. Тэнд гаднаас намын байрандаа хуралдаж ирээд намын дотоод асуудал гэж тулгадаг зүйл үндсэн хууль дээр байхгүй. Бид цагаан дээр хараар байгаа энэ үндсэн хуулийг зөв уншиж, зөв хэрэгжүүл сурах хэрэгтэй. Үндсэн хуулийг хамгаалах сэтгэлтэй, хамгаалах дуртай маш олон албан тушаалтнууд байдаг юм байлээ. Гэхдээ намынхаа даргын асуудалд болохоор үндсэн хуулийг ингэж нулимж өрөөсө болохгүй.
Намын дарга улсын хурлын толгойд гараад ирэхээр юу болдгийг та бүгдээрээ мэднэ. Би одоо өөрийнхөө намын жишээн дээр хэлье. Зээнх болд гэдэг хүн улсын хурлын дарга болсныхаа дараа юу хийсэн гэхээр үндсэн хуулийн цэцэд нөгөө намынхаа даргатай нийлж хуультай зохион байгуулж байгаад сонгуулийн тогтолцооноос профессионал буюу энэ одоо намд хариуцлагатай байдаг иргэд саналаа гээхгүйгээр парламент төлөөлөлд оруулдаг тогтолцоог үндсэн хуулийн бус гэж зарлуулж хуульдж ирсэн. Ялтынхаа төлөө, намынхаа төлөө ийм хуульдаанд орж ирсэн. Энэ хуульдаанд орсныхоо золионд 4 жил арчсан намыг гудамжинд явуулсан. 4 жил Монгол улсыг ардын нам дангаараа засаглах тэр үе таалгыг нээсэн. Түр ингэж самарж гажигддаг. Тийм учраас ийм сургамжаас арчилсан нам сургамж авсан учраас өнөөдөр улсын хурлын даргыг намын дарга байлгахгүй гэдэг энэ зарчим дээр хатуу зогсож байгаамаа. Энэ учрал зориулсан зарчим ерөөсөө биш. Амар улсын дээр ч ийм байсан, учрал дээр ч ийм байна. Энэ бол Монгол улсын парламентд ёс, парламентын арчлалд Монгол улсын үндсэн хуулийг сэргээн тогтооход зориулсан арчил намын барьж байгаа зарчим. Цагаан дээр хараар. За энийг хэлэх. Мөн дахиад нэг зарчим байна. Монгол улсын ерөнхийлөгч намаасаа түтгэлцдэг. Намаасаа төдөлдсөн ерөнхийлөгчийг төр эзгүүд түүнийг орлох бүрэн ирэх нь улсын хурлын даргад байдаг. Гэтэл намаасаа төдөлдсөн тэр үүргийг нэг намын дарга эзлэнэ гэдэг бол үндсэн хуулийн хямрал гэсэн үг. Монгол улс үндсэн хуулийн хямрал руу бас орж болохгүй. Энэ нэрслийг би бас сэрэмжилж энэ зарчмын төлөө зогсож байгаа шүү.